Монгол Ардын Хувьсгалт намын 26 дугаар их хурал Сүрд уйлантайхан өндөрлөж тусна мэдүүгээ олонд дуудуулах алдраа Монголын ардын нам болон өрчилсөн. За энэ шийдвэр нь намын удирдлагын цөөхөн хүний шийдэл гэдэг нь олон зүйлээс тодорхой байна. Ардын намын 150,000 гаруй гишүүдээс ард түмний саналыг авч тэдний эрх ашгийг төр төлөөлж байгаа улсын хурлын 46 гишүүн бий. Эдгээр гишүүд нь улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэгт тариалагдаж, Монгол Ардын намын бодлого мөрийн хөтөлбөрийг төр засгийн бодлого шийдвэр болгож хэрэгжүүлэх үүргийг хүлээж ирсэн. Ингэхдээ тэд намын удирдлагаас ямар үүрэг чиглэл өгнө, түүнийг яр сэтэл дэмжиж, морь унсан толгойгүй хүммит аялдан дагсаар ирлээ. Учир нь тэд бүгдээрээ намаас төрийн өндөр албан тушаал авч, сэнтийн өндөр байх хэрээр албан тушаалаараа намдаа барьцаалгдсан хүмүүсээ. Иймээс ч намынхан бодлого улс орныг хохироох байсан ч тэд үг дуугал амаа өдүүлсэн мэт гараа ярсгийд л үргэж сурчээ. Нам нь тэднийг ингэж сургаагүй бол Монгол Ардын намын их хурал нь арай илүү ардчилалтай болох байлаа. Гэхдээ улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүнд буруу байсан ч нүдэн анж өнгөрөөснийхөө хүчээр тэд намынхаа дэмжлэгийг авна, цаашдаа ч өндөр зөөлөн сэнтэй тэднийх байх болно. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн албан тушаалаараа барьцаалгдсан хүмүүсийг нэрлэе. Тэгэхээр энэ бүхнээс харуул улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 46 гишүүний 19 нь Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдчихэ. Харин улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 46 гишүүнээс Ерхийсэ Дасанбаяр, улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ахлагч Лүндэ Жанцан нар намын нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байна. Мөн 46 гишүүнээс Инх Төвшин, Ариван, Бат Эрдэнэ, Даваасрын нарын хүмүүс байнгын орны даргын албан тушаалтай. За түүнчлэн 46 гишүүнээс Сүү Баталд, Их бол Зандан Шатар, Нямдар, Зоригт, Хүрладар нар Монгол Улсын засгийн газрын гишүүдээр ажиллаж байна. За тэдний намаас авч томилогдсон албан тушаалын байдлаас харахад тэд албан тушаалын барьцаанд хэрхэн орсныг харж болно. Харин улсын хурал дахь Монгол Ардын Хувьсгалт намын бүлгийн 46 гишүүнээс ганцхан гишүүн буюу Шинбаяр энэ бүхэнтэй эвлэрэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Дээрх жагсаалтаас харуул түүнд үнэхээр барьцаалагдах албан тушаал байхгүй байгааг харж болохоор байна. Тиймээс ч намынхаа буруу бодлогын эсрэг зогсож намаа жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө Монгол Ардын намын биш, Монгол Ардын Хувьсгалт намын бүлгийн гишүүн хэвээр үлдэн гэдгээ тэрээр мэдэгдэж байна.